Мэрүүл байна уу, энэ цум яа. Тэгэхээр та бүхэнд одоо зүрхний одоо зочмон шигдээс, зүрхний докторгүй бах, титэм судасны зочмог хаамшин, цээжрүүд хаамшинжин одоо суур, мөн чанар яагаад энэ зүйл тохиолдог? Ялангуяа Монгол хүнд бол энэ зүйл илүүтэй ажиглагддаг. Та бидний одоо нас баралтыг бууруулах одоо томоохон шалтгаан болдог. Ялангуяа одоо Монгол аавд тэтгэврт гаргахгүй гинтийн нас баралт хүргэдэг одоо шалтгаан болдог гэдгийг та бүхэнд тайлбарлаж өгье. Яагаад гэвэл 2025 онд бол одоо титэм судасны зочмог хаамшинж буюу acute coronary syndrome гэдэг одоо удирдамж батлагдсан байдаг. Энэ удирдамжинд бол одоо мөн чанарыг нь бол өөрхөн тайлбарлаж бичсэн байдаг. Тийм учраас та бүхэнд энгийн одоо ойлголт өгөх зорилгоор энэ өвчнийг бол одоо мөн чанарыг нь тайлбарлахыг хичээ. Тэгэхээр одоо та бидний одоо зүрх гинт зогсчлоо, зүрх гинт таагдчлаа, гинт нас барчлаа гэдэг одоо зүрхний зочмог шигдээс болчлоо, шигдээс болоод одоо зүрхээр өнгөрчлөө гэх мэт энэ өвчний мөн чанар нь бол одоо та бидний судасны өөрчлөлтөөр одоо бүлгэн хэлбэрлэж одоо судсыг бүглэх одоо жижиг судсыг бүглснээр үүсдэг эмгэг байгаа. За энэ одоо цээжрүүд хаамшинж үед титэм судасны зочмог хаамшинж үед бол одоо мөн чанар нь бол та бидний одоо эрсдэл хүчин зүйл болох тамхи татах, хөдөлгөөний омсдол, өөх төсний солилцооны алдагдал, стресстэй удамшил гэх мэт маш их хүчин зүйлийн нөлөөгөөр зүрхний одоо судасны хан гимтэж одоо ингүүгээр гимтээ шалбарах юм уу тэрэн дээр өөхөн тов руу үүсдэг улмаар одоо судас өөрчлөгдөж одоо нарийсж эхэлдэг гэсэн үү. Энийг бол одоо та бүхэн судас сатуур, судасны нарийсл гэж бол ойлгож болно гэсэн үү. Энэний одоо шалтгаан нь бол тамхиг одоо удаан хугацаагаар 20-30 жилдээ тасралтгүй татах, стресст бол байнга өртөж, стрессээ тайлахгүй удаан явах. Тэгээ хөдөлгөөний омслоос олж таргалт үүснэ. Тэр таргалтаасаа болоод стрессээ болоод одоо илчлэг өөх төстэй хоол хитрхүүрийн хэргэлдэг болмаар одоо биеийн чинь нэмэгддэг. Дээрээс нь одоо удамшил аав ээж хамаатан сантанд нь бол тархин цус харуулах юмгээр өвдсөн хийгээд одоо нас барсан хүмүүс байдаг. Гэх мэтчлэн эдгээр шалтгааны улмаас бол энэ судасны хан маань одоо гинт цочорч болмаар ингээд тов руу үүсч одоо судас нарийсч эхэлдэг гэсэн. Энэ зүйл бол одоо гинт үүсчдэггүй одоо удаан хугацааны хувьд эрүүл бус хэм маягтай буруу дадал зуршилтай хүмүүст бол одоо тодорхой хэмжээгээр ажиглагддаг ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй байдлаар одоо үүсч цааш хөгжиж байдаг. За судасны нарийсл бол одоо 30-40 үеэс дээш 50 үеэс дээш болж эхлэхэд хаяа одоо зүрхээр өвдөх, амьсгал бачуурч хоолоо тулах эсвэл ачааллаа үед бол зүүн гар бадаарч нэг зүрх орчин бэлгүүнээс сонин болох гэх мэт шинж тэмдэг ажиглагддаг. Энэ үед нь бол одоо тухайн хүн бол одоо мэрэгжлийн эмчт хандахгүй, тэр эрсдэл хүчин зүйлээ багасгахгүй, одоо ийм ууж өвчнийг одоо баг дээр нь намдахгүй өдий хурц эхэлдэг. Улмаар одоо тамхины нэг доор их татах, нэг доор хитрхи одоо стресстэй, нэг доор харих хэтрүүлэн хэрэглээ, нөөргөө одоо ажил ачаал хэтрэх юм өөх тос их хэмжээгээр эцснээс болоод энэ одоо тэр судасны өөрчлөлт нарийслын суурин дээр, товрооны суурин дээр одоо бүлэн хэлбэрч үүсдэг. Яагаад энэ бүлэн хэлбэрч үүсдэг вэ гэхээр энэ судасны нарийсэл одоо тэр хан гимтэд эхлэхэд одоо хүн бол одоо байглаасаа тэр судас гимтэж байна, цус алдж байна. Цус алдахын тулд зогсоохын тулд одоо тэнд бүлэн үүсч одоо бүлгэнэлтийн эсрэг механизм ажиллаж одоо цус тогтоох үйл явц явагддаг. Гэтэл одоо энэ маань цус алдах биш судасны хан гимтэх биш. Одоо судас сатуур судас ингээд өөрчлөгдөж олон жил болсноос болоод нарийснаас болоод судасны хан гимтэж ингээд тэнд бүлэн үүсдэг. Болмоор тэр нарийсэл дээр нь одоо бүлэн үүсээ хэлбэрчээд эхлэхээр одоо судас маань бөглөрч гинт одоо цус хангамж хомсдох. Ялангуяа одоо зүрхний титэм судаснд явагдсан бол одоо зүрхний булчинд одоо цус хомсорсноос болоод зүрхний ишин үүсэх. Бүгд хүнд нөхцөлд бол зүрхний булчин бүр үхчих шинж тэмдэг ажиглагддаг. Энэ зүрхний булчин үхчихийг бид нар зүрхний шигдээс гэж нэрлэж байгаа. Энэ шигдээс маань одоо эмэлцүүд бол ээжтэй сегмент өргөгдсөн болон өргөгдөөгүй гэж ангилдаг. Тийм учраас энэ зүйлийг бол маш сайн ойлгож одоо ийм зүйл авагдсанаас болоод шигдээс болдог, зүрхний зочмог шигдээс болдог гэдэг зүйлийг бол маш сайн ойлгох ёстой. Хөнгөн хэлбэртэй байгаа дээр нь одоо шинж тэмдэг
илэрч хэлбэл бол яаралтай эмчд үзүүлж шинж тэмдэг тэр өвчний одоо үе шатыг тогтоож эрсдлээ бууруулж эмчилгээ хийвэл бол бас урт наслах боломжтой шүү гэдгийг бол та бүхэн захимаар нь ялангуяа энэ хинэггүй эрүүл мэндэд анхаардаггүй цаг зав болдоггүй Монгол аав нарт бас сайн хүргээд өгөөрэй. Яагаад гэвэл одоо Монгол аав нар одоо тэтгэврийн насны дээр нас барж байгаа ихэнх шалтгааныг одоо энэ өвчин эзэлдэг тийм учраас энэ өвчнийг одоо намнаж Монгол аав бүрийг тэтгэврт гаргахын тулд цааш түгээж тусалаарай.